Дараагийн мэдээ. За ясны хорт хавдар өсвөр насныханд ихэвчлэн тохиолдог байна. Өмнө нь Монгол улсад ясыг тайрах байдлаар лэмчилдэг байсан бол 2013 оноос ясыг орлуулах приоритет суулгаж эхэлсэн. Ингэснээр Монгол улсын эмчилгээ олон улсынхтай ижил түвшинд хүрсэнийг улсын 1-р төв эмнэлгийн зөвлөх эмч Отгон Баяр онцолж байна. Дэлхийд бол 80 оноос өмнө бол одоо 30 жилийн өмнөөс энэ одоо мөч орлуулахыг хийж эхэлсэн байх нь шүү дээ. Манайд 10 жилийн өмнө бол тайрхал байсан. Ерөөсөө тайрдаг л байсан тийм ээ. Одоо тэгээ 13 оноос 13 4 жил бол сүүлийн үед бол мөчө хадгалах юм хагалгаануудыг манай хийгээд эхэлсэн гэсэн. Түрүү жил гэхэд энэ ясны хот хавдартай 5 хүүхдэд бид нар энэ мөчийг авч үлдэх хагалгаа хийсэн байна. Яг ясны хорт хавдар өөрөө цөөн тохиолдолтой. Хүүхдүүд багагийн гол шалтгаан нөгөө хүүхдүүд өсөлт маш хурдцаа явагддаг. Тинейж гэдэг нь шүү дээ. Одоо тэгээд ер нь 8-аас 17 нас ч юм уу те өсөлт маш хурдцаа явагддаг. Тэр үед өсөлтийн зоон хавь гэж байгаа байхгүй. Өсөлтийн зоон дээр одоо янз бүрийн одоо генийн мутаци үүсдэг гэж тайлбарладаг боловч яг одоо тухай хүүхэд янз бүрийн идэж уусан ч юм уу өөр юмтай холбож ерөөсөө тайлбарлагддаг одоо шалтгаан бол тодорхой бус гэж явдаг. Ийм хавдар байгаа. Тэгээ ихэнхдээ эрэгтэй хүүхдүүд тохиолддог. Тэ одоо бидний хийсэн одоо үе хадгалах хагалгааны 50% нь бараг одоо ясны хорт хавдар тэгээ хүүхдүүдийн энэ хагалгаа эзэлж байгаа байхгүй.